За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр соёл урлагийн сургуулиас 17 дахь подкаста та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн подкаст маань маш их онцлогтой. Энэ маань юу вэ гэхээр уран бүтээлч оюутныг бид одоо энэ удаагийнхаа подкастаар оруулж байна. Ингээд та бүхэндээ оюутнаа танилцуулъя. Соёл урлагийн сургууль, соёлын сургуулийн одоо менежментийн 1-р курсын оюутан уран бүтээлч Аззая маань хамаа. За Аззаяда энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өөрийгөө бид бүхэнд товчхон танилцуулахгүй юу? Сайн байцгаана уу. Энийг үзэж байгаа хүмүүст энэ өдрийнхэн мэндийг хүргэе. Тэгээд намайг Аззая гэдэг би соёл урлагийн сургуулийн оюутан байгаа. Тэгээд миний уран бүтээлч нэр бол Morning Star гэж явдаг. Заримдаа тэднээс гарах савгүй үхэлэн занга дэлгэж замсаа багтаар бүгдийн нагasta цагаан мөхтөн баруун мөн дэвэн түүний дагуу дивач нөө намайг бүтэн авчин харин нөгөө дахин дошоо гашин загас харангуудаа найдаж намайг үнэн дүүргэн болох дотор санаачин уран бүтээл хийдэг оюутан залуу хүн байна. Амцгаана уу. За тэгэхээр Аззая уран бүтээлийнхаа одоо талаар бид бүхэн бас дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Ямар зүйлээр уран бүтээл хийдэг вэ? За мөн ямар одоо студио продакшнтэй хамтарч ажилладаг уу? Ер нь одоо уран сангийн хамтлаар нэ бид бүхэнд бас яг танилцуулж. За. Ер нь бол одоохондоо би яг өөрөө одоо нэг тийм ийм урсгалаар явдаг. Одоо би яг иймэрхүү төрлийн дуу дуулдаг гэж л өөрийгөө тодорхойлж одоохондоо сайн хэлж чадахгүй. Ер нь бол өгүүлж чадна, дуулж чадна. Ер нь бол айлуулах чадах бүхнээ ер нь бол ингээ оролдож турш үздэг. Тэгээд одоо бол Monster гэдэг ер нь бол продакшнтэй хамт ингээд нэг цомгийн гэрээтэй ингээд одоо ажиллаад явж байгаа. Тэгээд тийм байна. За нэг зүйлийг одоо тусгай юм нэ бас давхар асуухыг хүсэж байна. Энэ маань юу вэ гэхээр Аззая гэдэг одоо уран бүтээлч маань соёл урлагийн сургуулийн соёлын сургууль тэр дундаа одоо менежментийн ангийг хөтөлбөрөөр тэмээ суралцахаар ингээдэлдэж орж ирсэн байгаа. Тэгэхээр уран бүтээлч байх, мөн менежер одоо болж энэ мэргэжлийг одоо төгсөх нь байна. Тэгэхээр магадгүй энэ мэргэжлийн үнс энэ соёл урлагийн салбартаа одоо яалтчгүй хэрэгтэй тийм ээ. Маш их одоо үнцэнтэй энэ мэргэжлийг сонгож орж ирсэн нэгдүгээр би бас мөн одоо талархал илэрхийлмээр байна. Хоёрдугаарт нь уран бүтээлч хүн байх, мөн одоо мэргэжлийн менежер болох гэж байгаа тийм ээ. Одоо оюутны хувьд ер нь өөрийнхөө одоо яг энэ мэргэжлийн уран бүтээлчийн давуу талыг бас хэлээд өгөхгүй юу? За ер нь бол анх бол энэ ангийг сонгож орж ирэхдээ ямар ч гэсэн яг 12 дугаар ангид төгсдөг жилдээ ер нь бол яг мэргэжил сонголтоо одоо яаж хийх вэ гэдэг дээр гацсан. Тэгээд яг тэгж явж байхдаа ер нь бол би яг дуу хийж өгч эхэлсэн л дээ. Тэгээ ер нь бол миний эхний хийсэн дуу маань гайгүй хандлт аваад хүмүүст их таалагдсан. Тэгээ өөрөө ч гэсэн тэрнээс амар их урам зориг авсан. Ингээд явах нь ер нь бол надад айгүй ер нь бол боломжтой байна гэсэн сэтэл өгсөн. Тэгээд эннийхээ дагуу соёл урлагийн сургууль гэдэг сургуулийг толгойд буусан ер нь бол тэгээд тэр сургуулийн ямар ангийг сонгож суралцвал илүү зохистой вэ гэж ер нь бол өөртөө нэлээд бодсон. Тэгээд соёл урлагийн сургууль зөндөө анги байсан. Тэгээд хамгийн оновчтой миний хувьд яг сонгоход ингээд оновчтой анги нь юу байсан бэ гэхээр одоо урлагийн менежмент гэдэг анги ингээд байдаг гэж сонссон. Тэгээд би тэрнээс за энэ ангийг ер нь сонгоод явал надад илүү хэрэгтэй байна да. Ер нь бол сонгож сурсан бай гэхээр одоо би ингээд хажуугаар нь дуугаа хийгээд ингээд явахдаа хажуугаар нь одоо ингээд өөрийгөө одоо ингээд гадны хүмүүстэй уулзах ч гэсэн гэрээ ингээд хэлцэл хийхэд ч юм уу ямар нэг тохиролцоо хийхин тулд одоо би ингээд заавал нэг хөлсөлж аваад ч юм уу тэр хүнд мөнгө төлөөд тэгж явахгүйгээр өөрөө бүх тэр төрлийнхөө мэдлэгийг өөртөө хоригдлуулж сурвалжаад бүх хүмүүстэй уулзаад ингээд ярилцахад ер нь бол юугаач ингээд мэддэг те ямар юм гээд ямар процессор явдаг тиймэрхүү юмнуудаа өөрөө мэддэг байвал илүү давуу талтай энгийн одоо уран бүтээлчээс ч юм уу ер нь бол хүмүүсээс илүү их давуу талтай байх боломжтой байна гэж бодож энэ ангийг сонгож суралцсан байгаа.
Тэгээ миний бодлоор давуу тал гэх юм бол тэр л байна да. Ер нь бол Ялч байна бол одоо уран бүтээлч хүний хувьд за мөн дээрэс нь одоо мэргэжлийн менежер гэдэг тийм ээ мэргэжлийг эзэмсэж байгаа учраас энэ бол яалтчгүй давуу тал. За мөн одоо өөрөө өөрийгөө хөгжүүлэх тийм ээ за онлайн болоод одоо практик тэр ур чадварыг бол хангалттайгаар одоо мэдсэн, туршлагачлсан одоо юм менежер болоод болж төгсөх нэ. За ер нь яг одоо нэгдүгээр курсын хугацаанд тийм ээ одоо яг энэ өнгөрсөн жилийн хугацаанд одоо хичээлийнхаа дийлэнх хугацааг бид нэр одоо ерөнхийдөө хөл хоройтой үед одоо суралцлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хөл хороонд байх үедээ хичээлээ яаж үзөө. За тэгээд мөн дээрэс нь уран бүтээлийнхаа ажлыг хэр амжуулав. Ер нь цаг хугацааг хэрхэн яаж ашиглаж байна? За ер нь бол нэгдүгээр хамгийн хэцүү байгаа юм бол мэдээж хөл хорой байгаа. Одоо ингээ өвчин вирус айгүй хэцүү байгаа. Ер нь бол мэдээж ямар ч юм ингээ ажиллаа урагшлуулахад айгүй их саад болж байгаа. Тэрний дагуу ер нь бол одоо ингээ хичээлж гисэн онлайнаар авахд ер нь бол миний хувьд баг зэрэг хүндрэлтэй байдаг. Ингээд яг нүүр тулж ярилцаад ч юм уу эсвэл хажуудаа ингээд нэг оюутан найзтайгаа хамт суугаад ингээд мэдхгүй юм заалгахад ярилцахад танхимаар хичээлэхэд айгүй амар байдаг л та. Тэгээд уран бүтээлийн хувьд бол бас нэлээд миний одоо ингээд ажлын хийх бүтээмжийг ингээд багасгах хугацаанд ингээд хугацааг ингээд амар их урт болгоод миний ингээд хийж байгаа юмыг амар их багасгаж байгаа гэх юм уу. Одоо би жишээ нь 10 сард ер нь бол арай өвчин гайгүй байсан тэр үед ингээд за 2 сарын 27-нд одоо би өөрийнхөө төрсөн өдрөөр ингээд цомгийнхоо нээлтийг хийгээд цомгоо дуусгаад ингээд бүх имажин там болгочих юм байна гэж бодчихсон боловч 11 сард ингээд өвчин гараад тэгээд бүх юм ингээд хойшлогдоод одоо миний цомгийн нээлт цомгоо одоо 7 сард гаргадаг ч юм уу гэсэн бүр одоо ингээд амар их хойшлуулсан байгаа. Тэгээ одоо би сая сүүл таранхуйл гэдэг дууга клиптэй болгож татсан байгаа. Тэгээд тэр дууны клипийг 1 сард ер нь бол гаргах хэрэгтэй байсан. Тэгээд өвчнөөс болоод ер нь бол 4 сар хүртэл хойшлуулсан. Тэгээд 4 сард арай гэж нэг юм амжуулаад хийж ер нь бол татсан байгаа. Тэ. За гэхдээ ямар ч хэлсэн одоо уран бүтээлийнхаа ажлыг зам хичээлээ тийм ээ одоо аль альний маш сайн зохицуулаад уран бүтээлээж хийж юм. За тэгээ өмнө дээрээс нь хичээлээж одоо үзэж байгаа юм байна. Мэдээж энэ одоо цаг тахал гэдэг зүйл тийм ээ тун удахгүй одоо дэлхийн нийтээрээ тийм ээ одоо энэ өвчнөд тэмцээд удахгүй бүх хүмүүс маань сайхан эрүүл саруул болоод уран бүтээл за тэгээ хичээл сургууль бүх үйл ажиллагаа нь маш эзрэх байх гэж болоод итгэж байна. Тэгэхээр бид нар одоо тун удахгүй одоо уран бүтээлчийн цомгийн шиг нээлтэнд болоод очих нь шүү дээ тийм ээ. Энийг бол одоо тэгсэн ядан хүлээж юм. Одоо уран бүтээлч маань чиний дууг сонсох дуртай үзэгчид за мөн ангийнх нь тийм ээ соёлын сургуулийн одоо менежмент маркетингийн 1-р курс, 2-р курс, 3-р курс гэдэг ингээд нийт хамт олон нас бид бүхэн дуртай одоо цомгийн нээлтэнд болоод очно гэж бодож байна. За тэгэхээр би дахиад нэг зүйлийг асууя л да. Ер нь одоо уран бүтээлч хүн гэж ямар хүн байх ёстой юм? Чиний өөрийн одоо амьдралын үзэл бодол тийм ээ баримтлал нь ер нь ямар одоо байдаг вэ? Ер нь ямар зүйлийг бас одоо ямар хүн байхыг тийм ээ одоо хүсдэг вэ гэх юм уу хичээж явдаг вэ? За ер нь бол миний хувьд уран бүтээлч хүн гэх юм бол миний бодлоор уран бүтээл гэдэг нь өөрөө миний хувьд нэг тийм сүнслэг юм шиг санагддаг л да. Нэг тийм хувь хүний ингээд дотоод мэдрэмжээс гардаг одоо ингээд зүйл гэж боддог. Зүгээр одоо ингээд тоо бодоод ингээд ингээд гаргацдаг юм биш. Яг хүн дотоод мэдрэмжээ ингээд цаасан дээр буулгаж илэрхийлж ямар нэг уран баримл барьдаг ч юм уу, ямар нэг уран ингээд ямар нэг зохиол бичдэг ч юм уу. Тэр болгон хүний сэтгэлийн дотроос гардаг гэж боддог. Тэр тусмаа ингээд тийм болохоор уран бүтээл нь ингээд дандаа шинжлэгдэж ингээд нэг хэвэнд баригдахгүйгээр дандаа ингээд шин юмнууд гарч явж идэм болоо гэж боддог. Одоо ингээд хүн болгоны ертөнц өөр, хүн болгоны дотоод мэдрэмж нь өөр. Тэнгүү тэр мэдрэмжээ хүн болгон өөрөөр илэрхийлэх тийм байглаас хүсэн авьяастай. Тэнгүү трийг ашиглаж гаргаж байгаа зүйл миний уран бүтээл гэж бодож байна. Тэгээ өөр ямар асуулт асуулаа багш?
ер нь одоо ямар хүн байхыг одоо хүсдэг тийм ээ илүүд үздэг хүн байх гэх талаар ер нь залуу хүний хувьд тийм ээ одоо маш олон залуучуудын төлөөлөл шүү дээ. Миний хувьд болохоор ямар ч үсэн нэгдүгээр тийм шашин шүтдэг байгаа. Тэгээд хоёрдугаар аль болох тийм байгаль ихээ те одоо ингээд бид нарыг энэ хөрсөн дээр ингээд амьдруулж өгж байгаа тэр зүйлийг илүү их хайрлахад хүсдэг. Тийм болохоор ер нь бол аль болох тийм нэг ямар ч юмд нэг тийм гай хоргүй тэгээд нэг тийм мөрөөрөө гэсэн мөртлөө бүр амар тийм жаргалтай амьдардаг нэг тийм хүн болохыг ер нь бол хүсдэг. Тэгээд миний хувьд бол зөв хүн гэх юм бол нэг тийм өөрөө бие дагаа явцдаг хин нэгэнд гай болохгүй тийм хүний зөв хүн гэх хаа гэж бодож байна. За баярлалаа мэдээж бид бүхэн тий одоо яаж ч байгаль ихтэйгээ хайрлахаас өөр арга байхгүй хамгаалах ёстой. Тэгжээж бид бүхэн өөрсдөө тийм ээ бас одоо хүн төрөлхтөн эрүүл харуул их тун хандрахын нөхцөл маань бол яаж ч бүгдж байгаа гэмиг одоо зүйл мөн. За тэгэхээр азаагаасаа бас одоо ер нь бол 10 жилийн тиймээ сурагчийн ширээнээс салаад удаагүй. За тэгээд мөн одоо оюутан байгалаад одоо бас их хугацааг болоод өнгөрүүлээгүй байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ мэрэгчлээс суралцах байгаа. За мөн 10 жилээ төгсөөд тийм ээ одоо яг 10 жилээ төгсөж байгаа сурагчдаа тийм ээ мэрэгчлээ ер нь яаж сонгуул үнэхээр одоо зөв мэрэгчлээ сонгох за мөн өөрөө өөртөө цаг хугацааг алдахгүй байх тийм ээ өөрийгөө үнэхээр одоо зөв чиглүүлэх одоо үүднээс ямар зөвлөгөө өгөхийг одоо хүсэж байна. Миний хувьд бол одоо ер нь бол миний хувьд болохоор одоо ингээд 10 жилийн сурагч хүүхдүүд ингээд ер нь бол одоо ингээд яг 12 дугаар ангитай хүн болгон ингээд зорилго чиглэлээр тодорхойлцсон байх хэрэгтэй мэдээж. Би одоо яг юу чаддаг байна? Би юуг хамгийн сайн чадж гин гэдгийг нэгдүгээр амар сайн тодорхойлсон байх хэрэгтэй. Яг тэр замаараа хамгийн сайн чадж байгаа юмараа л ер нь бол мэргэжлээ сонгох хэрэгтэй. Тэгээд одоо би болохоор яг хувьдаа одоо ингээд надтай адилхан сонирхолтой ч юм уу те дуу бичих сонирхолтой, үг бичих сонирхолтой, рэпер болох ч юм уу тэгээд дуулах тийм сонирхолтой хүүхдүүд зөндөө байгаах залуучууд. Тэр залуучуудад болохоор одоо миний хувьас яг миний бодлоор зөвхөн өгөх зөвлөгөө шүү дээ. Миний хувьд болохоор яавч гэсэн яг ингээд өөрийгөө олох хэрэгтэй. Чи одоо ингээд би одоо яг ямар үг хийж чадж гин те аль болох тийм өөрийнхөө ингээд доторх юмыг нээх хэрэгтэй. Яг ингээд цаасан дээр буулгаж дуу болгож тийм нээх хэрэгтэй. Тийм болохоор ер нь бол аль болох тийм мэдрэмжэл даах хэрэгтэй. Тэгээд аль болох ингээд хийгээл ах хэрэгтэй ер нь бол зэж бууж өгөхгүйгээр. Тэгэхээр хатаа багтаа зүйлээс сонгох мөржил сонгох гэдэг бол хамгийн чухал шүү дээ тийм ээ. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг хизээж тэр зүйлээсээ ухашгүй зүйлийг тийм ээ тэр зүйлдээ үнэнч байх одоо тэрийг сонгоно гэдэг бол хамгийн чухал тийм ээ. Одоо юм хэлэх гэж байгаа зүйл бол тэр байх гэж бодож байна. Тэгэхээр за би хамгийн сүүлийн одоо асуулт буюу ер нь уран бүтээлчийн маань уран бүтээлч адтайгийн хувьд хамгийн том мөрөөдөл нь юу вэ? Одоо цаашдаа тийм ээ ямар уран бүтээлүүдийг за мөн Монголын соёл урлагийн салбартаа болоод олон улсын одоо цацыг гарах төр боломжийг илэрхийлж байна уу? Ямар зорилго мөрөөдөлтэй байна вэ? За айгуу асуулт байна. Ер нь бол миний хувьд миний хамгийн том зорилго бол амьд хөгжмийн хамтлагтай болохыг би бүр амар их мөрөөддөг. Тэгээд тэр миний хамгийн том зорилго бол ямар ч амьд хөгжмийн хамтлагтай болох. Тэгээд хамтлагтайгаа болцоод ер нь бол мэдээж дэлхийд гарахыг хүсдэг. Зөвхөн Монголдоо ингээд тоглоод тэгээд байх биш. Аль болох дэлхийд гарч амар том тайзнаар тоглож дэлхийгээр ингээд тойрж аялж яг хамтлагтайгаа амьд хөгжмөнтэйгээ яг тэгж явахыг амар хүсдэг. Тэгээд одоо болохоор яг зорьсон зорилго бол одоо би нэг
хамтлагтай болцсон байгаа. Ямар ч байсан. Тэгээд тэр хамтлагтайгаа ер нь бол эцсийн үзнэ гэж бодож байгаа, зорж байгаа. Тэгээ ямар ч байсан хамгийн ойрын зорилго гэх юм бол ойрын мөртлөө хамгийн хоолын зорилго гэх юм бол хамтлагтайгаа Монголдоо нэг жоохон хөлөө одоо дуу хийж эхлэнгүүтээ хятад руу ер нь бол ингээд жоохон товр хийн гэсэн бодолтой байгаа. Хятадын тэм жижиг хотуудаараа аялж жоохон юм үзэнгээ хүмүүст ингээд өөрсдийгөө баг багаар ер нь бол танилцуулахыг ер нь бол зорж байгаа гэх юм уу. Тэгээ нөгөө нэг тийм амар гоё нэг тийм тоо байсан шүү дээ ингээд 0.1-ийн ингээд зөрүүгээр ингээд 365 зэрэг гэх ингээд тэгсэн чинь нэг нь ингээд 0.9-өөс ч байлаа тэгснэ нөгөөх нь ингээд нэгэн 0.1 гэдэг тоо өөрчлөгдөөл тэр нь баг 33 34 тоо болоо явцсан. Тэгэхээр ингээд баг багаар ер нь бол юма хийгээд ингээд явах нь айгу тийм амжилтын их үүсвэр юм шиг санагцаа надаа. За баярлалаа хазаа. Ер нь бол одоо оюутных нь хувьд за мөн залуу уран бүтээлчийн хувьд бол чамд одоо яг чиний одоо таны хэлж байгаа тийм ээ амжилтын эхлэл за мөн чиний өмнө маш том ирээдүй байна, маш том боломж байна. Яг гэх юм бол чи өөрийн гэсэн одоо орон зай имиж зүйл төрхийг аль хэдийн өөрийн гэсэн одоо фэнүүдтэй болчихсон, сонсогчдтой болчихсон тийм ээ уран бүтээлийн одоо хүлээдэг юм одоо сонсогчтой болсон уран бүтээлч байна. За тэгээд дээрэс нь мэдээж одоо соёлын менежер салбартаа тэргүүлэх чиглэлийн одоо үндсэнтэй менежерийг бас сонгож орж ирээд тийм ээ энэ мэргэжлээрээ бас давхар суралцж байгаад нь болоо туулын их баяртай байна. Тэгээд уран бүтээлчийн хувьд болоод оюутных нь хувьд тийм ээ сурлагын за тэгээ мөн эрдмийн за тэгээ мэдээж одоо уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг олоод хүсэж байна. За баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсан бас баярлалаа. Тэгээд миний одоо ярьсан өгүүлбэр миний үг болгоноос тэгээд давхрыг аваад хайхын хаях хэрэгтэй. Яг гэвэл би тийм амар мундаг хүн биш. Та нартай адилхан яг ингээд дээшээ баг багаар өсөж байгаа нэг тийм хүүхэд байгаа. Тийм болохоор тэгээсэй гэж хүсэж байна. Тэгээд багштаас амжилт хүсье. Бүх залуучууд бүх оюутнуудаа соёлын урлагийн сургуулийн оюутнуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ингээд соёлын урлагийн сургуулийн 17 дахь подкаст маань инхүү өндөрлөж байна. За тэгээ мөн дараагийнхаа подкастаар та бүхэнтэйгээ эргэн уулзлаа. Түр баяртай. Баяртай. За баяртай.